Тэгээ нэг юм дээр анхаараарай заяа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Путин ерөөдөө юм хурал хэвлэл мэдээллийн чуулган гих мэдчлэн хийж байх үедээ өөргөлч костюм зангаатай байсан. Анх удаа Зеленский шиг цэргийн overall цамц зүүцсэн байгаа шүү. Английн хэвлэл мэдээлэлээр юу яриад байна гэх юм бол хүчээр одоо эрэгтэйчүүдийг цэрэгт татгаж байгаа. Өөргөлч юу боддог юм бэ гэх юм бол энэ муу арт түмэн хааны газар ингээ хөлбөсаар мөнгө олж байгаа хаа. Арт түмэн энэ боолнууд хангалттай татвар төлөхгүй байгаа учраас бидний төсвийн алдагч байнга байдаг юм аа. Өнөөдөр видео эхлүүлэхээс өмнө энэ хоёр комментиг хэдүүлээ харцгаая. За эдрээ худлаа шүү. Трамп Москвыг бөмбөгднө гэсэн. Хинч Москвыг бөмбөгдөхгүй, хинч Вашингтон ДС-г бөмбөгдөхгүй, хинч Лондоныг бөмбөгдөхгүй. Цаагаараа биднэрт мэддэхгүй нэг хэлэхгүй байгаа нэг юм байгаа. Хамгийн гол нь хаана байгаа юм бэ гэх юм бол Европт байгаа. Яг гэх юм бол Америкчууд одоо юу шийдсэн бэ гэх юм бол засгийн газараа дамжуулаад тэгээд тэр авилгад зогсоё, төсвөө цэгцлэе. Тэ? Улс төрийн тогтолцоо өөрчлөе, цагаачлалтаа гаргая, төсвөө хэмнэе, эдийн засаг санхүүгийн систем аврыг гэсэн шийдвэрээ гаргацсан байгаа Америкчууд. За. Европчууд эсэргээр яваад байгаа шүү байна. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Европчууд өөрөө тэтгэврийн систем, нэмгийн даатгалынхаа систем, банкны салбар, бондын зах зээл, Европ холбоо, евро гэх мэт шин ерөөхдөө бутраад унаад байгаа болохоор энэ дайныг шалтгаанаараа ашиглаад энэ дайныг хүсэж ах шиг байна. За хоёрдугаарт Оросууд ялагтаад байгаа юм уу? Тэг ягаад 3 сая их бонус сум гойсон бэ? Нэг юм хэлчихье. Украин өөрөө бүх их бонус сумаа гойгаад авсан шүү. За. Окей, видеого өргөжлүүлье. Нэг сонирхолтой юмнууд яваад байсан. Ягаад Лондонгоос ийм их алт Америкт явж байгаа юм бэ? Ягаад Швейцараас ийм их алт Америкт яваад байгаа юм бэ? Ягаад Парисаас ийм их алт Америкт яваад байгаа юм бэ? Ягаад Берлин хотоос ийм их алт Америкт яваад байгаа юм бэ? Жишээлбэл Лондонгоос ойролцоо 100 онгоц дүүрэн алт тээвэрлэгдсэн. Хаашаа тээвэрлэгдсэн бэ гэвэл Америк руу. Швейцар улсаас бас маш их хэмжээний алт Европын континентээс зугтсан. Ягаад ингэжсэн бэ гэх юм бол одоо ойлгомжтой болоод эхэлсэн байгаа. Энэ видеоны төгсөлт хальт дууртчихъя. За. Нэмээд өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд юу болсон бэ гэвэл энэ Европын батлан хамгаалтын үйлдвэрлэл, зэвсгийн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа дээшээ пуужинсан. Жишээлбэл энэ Rheinmetall AG хэдүүлээ харах юм бол нэг сараас ахуулаад энэ жилийнх нэг сараас ахуулаад 100% өссөн. Нэг нуурсан гэсэн үг. За 3 жилийн хугацаагаар харах юм бол Rheinmetall гэдэг компанийн хувьцаа 660% өссөн байна. 6 нуурсан гэсэн үг. Окей. Германы зэвсгийн үйлдвэрлэгч компани хувьцаа нь өсөд байна. Ноогл ашиг нь нэмэгдээд байна, ашигтай ажиллагаа нь нэмэгдээд байна. За энэгээрээ дамжуулаад бас юу болж байгаа юм бэ гэх юм бол тэдний улс төрийн нөлөө бас ихсээ явж байгаа. Тендер авж байгаа компани. Хинээс тендер авж байгаа юм бэ гэх юм бол улсуудын төсвүүдээс мөнгө авж байгаа. За германчуудын зэвсэг үйлдвэрлэгч компаниуд хүчтэй нөлөөтэй болоод ирэхээр яадаг вүлээ зүгээр түүхийн хичээл давтаад зүгээр ухах юм бол яадаг вүлээ. Тэ сонирхолтой. За тэгээ өчигдөр Америкчууд Украин яасан бэ гэвэл окей 30 хоног алцгаа болъё. Оросуудад ерөөхдөө нэгдсэн байдлаар нэг санал явуулсан байгаа. Тэр санал гарсныхан дараа шууд Зеленский юу хийсэн бэ гэвэл амаа нээж эхэлсэн камерын урд тий комент гаргаад ирсэн. Харцгаая. As regards the red lines, as the president of my country, I can tell you that me, myself, and the people of my country will never break constitution. За улаан шугам гэдэг чинь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй нөхцүүд нь яг юу юм бэ? За одоо ингэ тайлбарлаж байна. Би хувьдаа би ерөнхийлөгчийн хувьд бас манай ард түмэн хизээч юу хийхгүй бэ гэвэл үндсэн хуулийг зөрчихгүй гэж. They will always be defending our land. Газар нутгаа хамгаална. Lives. It's not easy to fight against an enemy like that, but this is our fight for independence. Тусгаар тогтолцооны төлөө бид нэр тэмцэж байгаа. Тэгээ Оростой байлдах нь тийм амархан биш хэцүү. So we are not going to recognize any territories occupied by the Russian territory. За Оросуудын булаагаад авсан, эзэлж авсан тэр 4 областыг бид нэр хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэж.
This is for a fact. Our people were fighting for it. Our heroes fought for that. Wounded, killed, many of them. No one will forget about that. Бид нэр эний төлөө тэмцсэн, Талбай нутгийг буцаагаад авахын төлөө тэмцсэн, маш олон цэрэг шархацсан, нас барсан. Энийг бид нэр хизээч мартахгүй. And when I say that no one will forget about that, I want to say that this is the most important red line. We will never let anyone forget about this crime against Ukraine. За тэгээ улаан шугамын хувьд бол дахиад автаа хэлчихье заяа. Энэ бол манай улаан шугам. Энэ 4 област бид нэр өгөхгүй. Окей. Тэгээд юу болж байна гэвэл Украин улсын ерөнхийлөгч Зеленский Оросуудын тавьж байгаа хамгийн топ нөхцөл яг юу юм бэ гэх юм бол 1 дугаар тийм энэ 4 област манаах. 2 дугаарт ерөнхийдөө НАТОгийн гишүүн болохгүй шүү. За 3 дугаарт ерөнхийдөө гадаад цэрэг манай тийм энэ Оростой ойрхон байшгүй НАТОгийн цэрэг манай хил дээр байхгүй шүү гэж ерөнхийдөө нөхцлүүдийг шаардж байгаа. За тийм учраас юу болоод байна гэвэл тий араб болсон чуулганыг Зеленский ерөнхийдөө дахиад жоохон эргэлзээнд оруулчлаа. Яг бүтэн эргэлзээнд хүрэх үгүй юу хэдүүлээ одоо харах ёстой яагаад вэ гэх юм бол том шийдвэр гаргах чинь хин юм бэ гэх юм бол Америк улс. За тэгээ Трамп ярьсныг сонсцгоо. We have a very complex situation solved on one side, pretty much solved. We've also discussed land and other things that, go with it. We're not just. За бид нэр ерөнхийдөө юу хийсэн бэ гэвэл маш тий комплекс тий хэцүү нөхцөл байдлыг ерөнхийдөө давтсан. Тэн дээр нэгдсэн ойлголттой болсон. За бид нар бас юу ярьсан бэ гэх юм бол Талбай нутаг. Тэр 4 областыг дурч шít. They're doing it and saying ceasefire. We don't know what's happening. We know the areas of land we're talking about, whether it's pulled back or not pulled back. Тэгээд тэр 4 област мөн тэр газар нутгийн тий Оросууд цэргээ татах юм уу, Украинчууд цэргээ татах юм уу? Одоо яг ингээд ийм юм болно, ийм юм болно, ийм юм болохгүй, ийм санал тавьсан гэж ерөөхдөө нууц задлахгүй юм л да. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүү хэрэгжүүлээ, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сургана. Ерөнхийдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та бараг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж ирсэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хойно хураг авчираад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг хаанаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл, юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны, чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох. Мөнгө чамд бас тоох. We've discussed a lot of the details of what has to go because we don't want to be wasting time. Ерөнхийдөө энэ бүгдийг ярьсан бид нар цаг өрмөөргүй байна. Ерөнхийдөө ярих ёстой юмнуудын аль хэдийн бүгдийг яриад эхэлсэн маягаар ярьж байна. За. Яг тэр адилхан өдөр өчигдөр Оросууд бас хэвлэл мэдээллийн янз бүрийн арга хэмжээ авсан тийг харцгаая. The Kiev regime had a goal to set up a strategic springboard in the Kursk region and then use it as a bargaining chip in negotiations with Russia. The Kiev regime wanted to use Киевийн режим тань Зеленскийгийн засгийн газар ер манай Курск област район руу орсон тэрийгээ тэгээд ерөөхдөө бааз болж ашиглах гэж
this incursion to hold the advance тэрийг of зогсоосон. our troops in the east and to pull some of the forces from the Donbass. But these goals have failed. Тэгээд зорилго бас юу байсан бэ гэх юм бол Курск одоо бид нарыг дайрч эхлээд Луханск, Донецк тэнд төвлөрсөн байгаа цэргүүдийн анхаарлыг өөр тийшээ татах гэж үдсэн гэхдээ фейлдсэн. That was thanks to the well-organized Тэгээ нэг юм дээр анхаараарай заяа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Путин ерөөдөө юм хурал хэвлэл мэдээллийн чуулган гих мэдчлэн хийж байх үедээ үргэлж костюм зангаатай байсан. Анх удаа Зеленский шиг юм цэргийн overall цамц зүтсэн байгаа шүү. of efforts by our troops, and thanks to the efficient use of Air Force and drones. За тэгээ ерөөдөө тэр фейлсэн одоо Путины үгийг сонсцгоо. Хочу напомнить также и о том, что иностранные Би таад юу саналмаар байна гэх юм бол гадаад орны цэргүүд Украины төлөө тэмцэж байгаа байлдаж байгаа юм бол Женевагийн конвенцийн хамгаалтанд орохгүй шүү. года об обращении с военнопленными. Тэгээд хин нэг нь Украины төлөө байлдаж байгаа юм бол тэгээ Америк иргэн байна уу, Англи иргэн байна уу, Франц иргэн байна уу хамаагүй. Ер нь бол тий Оросууд тэр хүнийг бариад авахтаа шүү буутчихдаг байлээ. Тиймээс боломжтой байх хэрэгтэй. Ширүүн байна тий. За ямар мэдээлэл өгч чинь? Тий тэр 30 хоногийн хооронд алдсах уу гэсэн мэдрэмж таад авч гин үү? Зеленский юу хэлж гин? Путин юу хэлж гин? Эдгээр бүгдээрээ ерөөхдөө маса хаяал явж гин л та. Тэгээ сонирхолтой юм яг юу юм бэ гэх юм бол Зеленскийг харахаараа ер нь бол энэ хүний доор Украин миний бодлоор баг тэр чигт алгуулах юм байна уу. Тэгэхээр 1 юм уу 2 жил гүрийч магадгүй, Европч санхүүжүүлж магадгүй. Гэхдээ Европт сонгуул болно, Англид сонгуул болно, Францд сонгуул болно, Германд сонгуул болно. Тэгээ ард түмний энийг дэмжихэ болчих واخа. Тэ? Яг жинкнээсээ Европ тэ амь насныхаа төлөө тэмцэжсэн бол айл хэдийн цэргүүдээ явуулсан байгаа. Цэргүүдээ явуулах байгаа. Тэ? Цэргүүдээ явуулах байгаа. За тэгээд энэ Зеленский юу Курск район областыг юунд ашиглах гэжсэн бэ гэвэл өмнө хэлжсэн. Тэ? 2-7 оны өмнө хэлжсэн. We will exchange Kursk region for Ukrainian territories when it comes to that. Бид нар энэ Курскийн тэ өмчлөөд эзэд авсан талбай юунд ашиглаж байгаа юм бэ гэх юм бол бид нар ерөөхдөө өөрийнхөө алдсан талбайгаа баартардах гэж байна. За тэгээд дүнгиж саяхан өнөөдөр өглөө Wikipedia дээр юу болсон бэ гэх юм бол Kurskийн front тийм тухай бичиж байна. Тэ Ukraine үр дүн юу юм бэ гэх юм бол Ukrainian defeat. Украинчууд эндээ ялагдсан байхгүй болцсон. Тэгээд энэ төсөл төлгөө маань фейлдсэн. Тэгээд энэ дотор бас юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол сонирхолтой юм. Kursk областад үйлдвэрлэл байхгүй. Зэвсгийн агуулга гэж байхгүй. Тэ. Стратегийн ач холбогдол тэнд байхгүй. Газрын баялагч байхгүй гэх мэтчлэн. За тэгээ хамгийн туршлагатай цэргүүдэд тийш явуулаад тэгээ янз бүрийн одоо Английн хэвлэл мэдээллийнхэн Америкийн хэвлэл мэдээллийнхэн юу хэлж байна гэх юм бол энэ Kursk район областад Украины ойр цааны 30-аас 40 мянган цэрэг нас барсан гэж байгаа. Тэгээ үр дүн 0. За одоо түрүүн ярьжсэн те алтмалт англи Швейцар гих мэтчлээ. Яг нэг алт зүхтаад байгаа юм бэ гэх юм бол одоо ерөөхдөө мэдээд авчлаа. Нэг дугаарт Английн хэвлэл мэдээлэл дээр юу яриад байна гэх юм бол UK must consider conscription now. Окей. Хүчээр одоо эрэгтэйчүүдийг цэрэгт татгаж байгаа. Окей. Өмнө бол сонголтоор цэрэг хэлцэж болдог байсан. Одоо ерөөхдөө цэргийн насанд хүрсэн хүүхдүүдийг цэрэгт татах яриа явж эхэлж байна. За ард түмний нэг дэмжих болов? Сайн мэдэхгүй. Яг гэж хүүхдүүдээ Украин руу явуулах гэж байгаа юм бэ? Нэгдүгээрт Польш улсад бас яг адилхан болж байгаа, Германчууд бас яг адилхан юм ярьж эхэлж байгаа, Франц бас яг адилхан юм ярьж эхэлж байгаа. За сонгуул дээр арчигдж ийсэн. Окей. Ирээдүйн сонгуул дээр арчигдах гээд байгаа улс төрч миний бодлоор ямар шийдвэр гаргаж байгаа юм бэ гайхал явж байна. За нэгдүгээрт тий хүүхдүүдийг, залуучуудыг цэрэгт татах гээд байна. Хоёрдугаарт Central Bank Digital Currency та сонсч ирсэн байж магадгүй. On your second point,
I tend to Энэ share Кристин your views. Лагард Европын төв Nature банкны doesn't захирал like өмнө vacuum. олон улсын валютын сангийн захирал And we байсан. started working on, Энэ бол on тэр this. чигтээ насан туршдаа улс төрч дэлхийн эдийн засгийн чуулган Клаус Шваб ковидын вакцин Украины дан Сириагийн дан Либиягийн дан бүгдийг дэмждэг хүн. Окей? Digital euro Одоо эдгээр дижитал евро way нэвтрүүлэх гэдэг. back. Actually, when I started my term, Юу хэлж байгаа юм бол би нэг ерөөдөө санаачлаагүй. and I'm not Ойролцоогоор claiming 5 жилийн you know, өмнө энэ алдан тушаал авахаас өмнө өөр хүн дижитал евро ярьж because my ирсэн юм colleague аа. Benoît Cœuré had already committed a speech on this matter before I arrived. But I certainly carried on with that project, and subsequently Fabio Panetta on the board, and then Piero Cipollone, who янз has бүрийн өөр replaced улс төрчийг Fabio, ингээд дурдчихын тэд нэр ерөнхийдөө энэ taken төслийг the эхлүүлсэн lead би together with a санаачлаагүй very, шүү. very good team, which is focused on accelerating the pace. Тэгээд энэ дижитал евро төслийг хурдлуулах гэж байна. Нэвтрүүлэх гэж байна. And hopefully campaigning enough with all the stakeholders, meaning За тэгээд бид нар ерөнхийдөө кампейнинг хийж байгаа стейкхолдеруудтай ерөнхийдөө шийдвэр гаргагчтай эндээс том хэмжээний нөлөө авдаг хүмүүстэй бид нар ингээд ярьж байгаа. Тэгээд маркетингийн ажилдаа бас орсон байна. European Parliament, meaning European Council, meaning European Commission, so that we can eventually, not Тэгээд Европын их хурл дотор энийг ярилцж байгаа. За тэгээд Европт амьдарч байгаа хүмүүс энэ дээр маш сайн анхаараарай заяа. Амар юм болох гэдэг юм шүү. put to bed, but put to reality this digital euro. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол энэ Европын их хурл дотор ерөнхийлөгчийн ард түмэн сонгодгүй юм заяа. Энэ карьер улс төрч бүгдийг сонгочдөг юм. Тэгээ энэ Европын улс төрч юу исэн бэ гэх юм бол Европын холбоогоор бүр ингээ арчлаасаа баг ингээ тасарцсан, бүр ингээ зүгээр паразитын том тий их хурлыг ингээ зохиоцсон байгаа. Ер нь улс төрчдийн мөрөөдөл заяа. Бүгдээрээ жигсаалтаараа баг гардаг заяа. Аимшигтай им институт бий болгоцсон. The deadline for us is going to be October Энэ жилийн 10 of сард 25, and we are getting ready for that deadline. бидний дедлайн тий бид нэр энэ төслөө эхлүүлэх нь энэ жилийн 10 сард. But we will not be able to move unless the other parties, the stakeholders, as I call them, Commission, Council, and Parliament, Тэгээ European Commission, Parliament гэх мэт бүгдээрээ ерөөхдөө нөө арчлаасаа тасарсан институтууд шүү заяа. Европт амьдарч байгаа ард иргэд тэрийг нэг сайн нөлөөлж чадахгүй. Окей. За тэгээ энэ карьер улс төрч одоо бараг 40 50 жил улс төр хийсэн хүн өөр 40 50 жил улс төр хийсэн хүн лөө төслөө хуйлаа өргөн барина гэсэн үг. За дижитал евро яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол Central Bank Digital Currency. Окей. Бэлэн мөнгө алга болчихно гэсэн үг. Окей. За тэгээ бүх мөнгө ерөөхдөө бүртгэлтэй тоотой хаагур хаашаа урсаад байна гэх юм бол ил болчихно. Бүх орлого ерөөхдөө нотлогддог болно, бүх зарлага нотлогддог болно. Окей, манай жишээлбэл энэ Нарантуул зах зээл, Sunday Plaza бас ингээ хуваараа ажиллаа явуулж байгаа хүмүүс зүгээр ингээд өөрийнхөө дансаараа орлого авдаг штэ, таксины жолоож янз бүрийн үйлчлэгээ гих мэд чинь тий ээж хүүлүүгээ ингээ мөнгө зүгээр ингээ шилжүүлдэг. Эсвэл бүр ингээд тий засгийн газар мөнгөөр юу хийж байгаа мэдүүлмээргүй байвал нөө бэлэн мөнгө ашиглаждаг шүү дээ. Европ бас одоо тим юм байгаа. Гэхдээ европчууд юу их гэдэг байна гэвэл заяа. Бэлэн мөнгийг устгаад бүх мөнгийг бүртгэгтэй болгож байгаа. За тэгээ мэдээч яаж ярих гэдэг юм бэ гэх юм бол харт тамхины 8-ачдын эсрэг, хүний 8-гийн эсрэг, гэмт хэргийн эсрэг бид нэр бүх мөнгийг бүртгэлтэй болгож байгаа. Үгүй. Гол зорилго нь юу юм бэ гэх юм бол татвар. Okay? The Central Bank Digital Currency Donald Trump энэ төслийг зүгээр баг эхний ирэх байрсан өдөртөө CBDC Central Bank Digital Currency шууд never үгүй шүү. Тэ шууд тэр төслийг алдсан эхний өдөртөө. Европчага эсрэг юм л явж байгаа. Европ байгаа улс төрчтэй шүү дээ. Ард иргэдийн мөнгө хаана байгаа, хэрэг мөнгө олж байгаа, хэрэг татварын өрөнд байгаа юм бэ? Тэрийг мэдэж авахгүй юм бол тэд нэр тайван унтч чаддгүй. Заавалчгүй чиний дансан дотор хэрэг мөнгө байгаа юм бэ? Тэ чи хэрэг мөнгө олж байгаа юм бэ? Чи мөнгөө хинт өгч байгаа юм бэ? Чи хаана юм худалдаж авч байгаа юм?
Тэ ямар компаниас юм худалдаж авч байгаа юм? Чи хаашаа нисэж байгаа юм? Тэ чи ямар ресторанд орж байгаа юм? Чи ямар улс төрчид ханд өгж байгаа юм? Бүгдийг мэдмээр байгаа юм. За яагаад? Бүх юм одоо ингээ байрна орж ийн заяа. Яад юм бэ гэх юм бол Ursula von der Leyen дөнгөж сая нэг твит гаргасан. За Европт тэ өрсөлдөөнд ялахын тулд бүх нөхцөл байдал байгаа. Энэ сар Европын холбооны commission одоо хамгийн том хороо тэ юу зарлах вэ гэх юм бол Savings and Investment Union хадгаламж ба хөрөнгө олтын тэ холбоогийг танилцуулнаа. За тэгээ улаанаараа яатсан байгаа. We will turn private savings into much needed investment. Бид нар бол хувийн хэвшил ард иргэдийн хадгаламжийг тэ хөрөнгө олт болгоно. За энэ юу гэсэн үг юм бэ? За хадгаламжтай. Окей, хөрөнгө олттой, хувьцаатай, бэлэн мөнгөтэй хүмүүс тайдас Европ амьдарч байгаа хүмүүсээс заяа. Тэ авах байгаа юм аа. За тэгээд шинжээч нь юу л гэнэ гэх юм бол European Commission to use 10 trillion euros of citizens savings for EU defense. Европ даяараа ерөнхийдөө ард иргэдэд ойролцоо 10 их 80 еврогийн хадгаламжтай. За тэр хадгаламж яаж бий болсон бэ гэх юм бол ажилсан. За хүн амын орлогын татвар төлсөн, нийгмийн даатгалаа төлсөн, эрүүл мэндийн даатгалаа төлсөн, нөөц төлсөн, инфляц давсан. За тэгээд бараг орлогынхаа 40-50% дээр татвар төлснийхаа дараа хоримтлал үүсгэснийхаа дараа энэ улс төрч юу их гэдэг байна гэх юм бол чи бас хадгаламжт байгаа мөнгнөөсөө бид нар татвар авна гэж байгаа юм заяа. Тэгээд энэ мөнгийг хаашаа явуулах юм? Ерөнхийдөө хэлэхгүй байхаа. Гэхдээ хаашаа яваад эхлэх магадaltaй юм бэ гэх юм бол энэ хувьцаанууд руу л явах магадaltaй. За тэгээд эдгээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол маш их хэмжээний татвар авж байгаа. Ер нь дэлхийд хамгийн өндөр татвартай газар хаана юм бэ гэх юм бол Европ. Окей. За тэгээд энэ улс орчид ингээ өөрийнхөө хизээч тал нь харддаг. Бидний одоо энэ өндөр зарлага асуудал юм болов гэж ерөөсө толгойд орж ирдэг байхгүй. Үргэлж юу боддог юм бэ гэх юм бол энэ муу арт түмэн хааны газар ингээ хөл бусаар мөнгө олж байгаа хаа. Арт түмэн энэ боолнууд хангалттай татвар төлөхгүй байгаа учраас бидний төсвийн алдагал байнга байдаг юм аа. Монгол бас тийм хандлага байгаа тий. Үргэлж жил болгон засгийн газар улсын төсөв ингээ нэмэгдээл байна. Бид нэг нэмээ төлөөлөө хэрнээ хизээч хангалтдаггүй. За тэгээ улс ийм 40-50 жил ингээ улс төр дотор ингээ ялцарсан хүмүүс юу гэж боддог юм бэ гэх юм бол угаасаа эднэрийг саах хэрэгтэй гэж боддог байхгүй. Угаасаа эднэр хуулийг мөрдөх хэрэгтэй. Бид нар шинэ татвар гаргаад ирэх юм бол эднэр заавалч төлөх хэрэгтэй гэж боддог байхгүй. За тэгээд сая доллартай, 10 сая доллартай, 100 сая евротой, тэрбум евротой, магадгүй 100 мянган евротой Европ иргэн одоо юу гэж бодох хэрэгтэй юм бэ? Таад юу гэж бодох хэрэгтэй юм бэ? Европт та нар бас хадгаламжтай мөнгө цуглуулсан хүмүүс байгаа штэ. За тэгээд бүр чинэлэг баян хүмүүс хаашаа бас хөрөнгө олт хийдэг юм бэ гэх юм бол алтлан хөрөнгө олт хийдэг байхгүй юу? За тэгээд энэ алт нь яагаад зүхтаад байгаа юм бэ гэх юм бол одоо ойлгоод авсан уу? Окей. За тэгээд энэ улс төрч заяа. Ирэх 1-2 сонгуулиараа арчигдахгүй зайлахгүй юм бол окей. Юу болох гээд байна гэх юм бол хизээ нэгэн цагт энэ Европ гэдэг организм байгаа штэ. Тэн дотор цус эргэлдэж байгаа, эргэтнүүд нэг ажиллаж байгаа, ард түмэн хөдөлмөрлөж байгаа, хувийн хөвшил хөдөлмөрлөж байгаа. За тэгээд нэг том паразиттэй. Окей. Тэр паразит юу юм бэ гэх юм бол энэ шиг хүмүүс байгаа хгүй. Эднэр бол ингээд сороол байна, цусын сороол байна. Тэгээд нөгөө ханддаггүй байхгүй юу? За тэгээ хизээ нэг цагт энэ организм ерөөдөө бархаа болчихдог. Тэгээд энэ организм ингээд нураад эхэлдэг. За тэгээд паразитууд юу гэж боддог юм бэ гэхим бид нар арай дэндүү их цус сорчлоо. За төр завсалчээ гэж боддгоо байхгүй юу? Окей? Энэ муу хулгайчууд цусаа өөр газараар ингээд явуулж байгаа хаа. Тийм учраас энэ Central Bank Digital Currency-г нэвтрүүлж байгаа. Тэгээд тийм учраас энэ хүмүүсийн мөнгийг авах гэж байгаа. За тэгээд Монголд тэнд амьдарч байгаа, Европт амьдарч байгаа монголчуудаа тий ерөөдөө бэлэн байгаарэ. Эднэр ингээд их хурл дотроо улам зай аваад хуулаараа өөрийнхөө илүү их хамгаалаад өрсөлдөгч нарыг хууль бус олгоод Романи улсыг хараарай. Дөнгөж сая сонгуул ялсан ерөнхийлөгчийг шоронд хийчээд дахиад сонгуул зарлаад дараагийн сонгуул дотор нөгөө ялсан ерөнхийлөгчийн
дахин уралдуулахгүй байгаа хорцсон тэр хүнийг. За ёо. Ард түмнийг сонгогдсон хүнийг хойрчоод дахиад сонгуул явуулах гэж байгаа. Аимшигтай газар. Окей. За ингээ зогссон уу? Зогсоогүй. Одоо Германд юу болж байна гэвэл заяа. Түрүүний ярьжсэн Rheinmetall компани ямар санал тавьж байна гэх юм бол Volkswagen компани зогссон дампуурхаж байгаа үйлдвэрийн байрыг бид нар аваад тэн дотор зэвсэг үйлдвэрлэсэн чи яадаг юм бэ? Германчууд буцаага танк үйлдвэрлэх гэж байна. Тэ. За иймэрхүү юм болоод ирэх юм бол яадаг вүлээ? Түүх одоо 3 удаагаа давтах хэрэгтэй маа би гайхал байна л да. Тэ. Одоохондоо бол жилдээ 1000 ийм ачааны машинтай, пуужинтай ачааны машин, логистикийн тээврийн машин 4000. За тэгээд өнгөрсөн жил 750,000 одоо их бууны сум үйлдвэрлэж чадсан гэх мэт шин. За гэхдээ энэ хангалтгүй байна. Захиалгаа дийлэхгүй байна гэж юм. Тийм учраас одоо зэвсэг үйлдвэрлэнэ гэж юм. Германчууд эндээ аягүй сайн. Тэ? За. Тэгээ Volkswagen үйлдвэрийг одоо авчаа тэн дотор ингээд зэвсэг үйлдвэрлэн гэж байгаа юм. Юу үйлдвэрлэх гээд байгаа юм бэ гэх юм бол тий танк, их бууны сум. За. Тэгээ энэ компани ноглошоо 42%-аар өсгсөн. Окей. Хувьцааны ханш нь өссөн. Үйл ажиллагааны ашигын маржин 61%-аар өссөн. Хувьцааны ханш нь түрүүн би хэлж ирсэн. За. Бид нар яах гээд байна гэвэл заяа. Тий ачаалаа дийлэхгүй байна. Окей. Ачаалал дэлгүй аль хэдийн 55 тэрбум еврогийн захиалга авцсан. Гэхдээ энэ захиалгуудыг биелүүлж чадахгүй байгаа. Окей. Тэгээд Европ даяар Rheinmetall, Leonardo, Thales, Saab, Dassault Aviation, тийм BAE Systems, Safran энэ компаниуд бүгдээрээ тэнгэр рүү буужиж байгаа. Лобби сайн хийж байгаа. Улс төрчтэй сонгуулийн төсөө өгж байгаа. Окей. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд яг энэ механизм хаана явж исэн бэ гэх юм бол Америк явж исэн. Boeing, тэ? Raytheon, тэ? Ста хар мянган зэвсэг үйлдвэрлэдэг дайнаас ашиг олдог компаниуд улс төрчийг ингээд нөлөөлөл Германд оруулсан байсан дөнгөж сая Дональд Трамп гарч ирээд тэрийг ингээд зогсоосон. Одоо энийг хэний орлож байгаа юм бэ гэх юм бол Европ болцсон. Өмнө заяа дайныг хин дандаа үүсгдэг байсан бэ гэх юм бол Америкчууд байсан ч одоо энэ хоосон орон зайгийг Европчууд авч юм. Тэгээ цаагаараа юу болоод байна гэх юм бол одоо ойлгомжтой тий. Дайнаас ашиг авдаг хөрөнгө оруулагч нар лоббист тий энэ паразитууд Америкасаа нүүгээд Европ руу явцсан байна. Тэгээд эдгээр аль хэдийн хөрөнгө оруулалтуудаа хийгээд ашиг авцсан байгаа. Аимшигтай. За тэгээ ингээ харах юм бол энэ Европчуудын цаана хэн байгаа юм бэ, хэн өдөрч байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой болж эхэлж байна. А тэгээ эднэрийг зайлуулахгүй юм бол тий Зеленскийг зайлуулахгүй юм бол Оросыг барахгүй угаасан. Тэгээ Украин улс алга болох байхаа. Тэгээ энэ Европчууд угаасаа тийш цэрэг явуулахгүй заяа. Зүгээр зэвсгээ нийлүүл нефцаны хаашуудыг хартаа. Энэ нефцаны хаашуудыг хартаа. Энэ ногл ашигыг хартаа. Энэ захиалгын объемыг хартаа. Энийг ярьж байгаа мөнгийг ингээд сонстоо. 10 их 80-ыг ингээд сонстоо. Маш ойлгомжтой. За гэхдээ цэрэг явуулахгүй Украин лөө заяа. Тэгэх юм бол сонгуул ялаад энэ сайлын үнэгээ алчна. Юу болж байна гэх юм бол цэрэг явуулахгүйгаараа Украин залуу хүмүүсийг ашиглаад Оросуудаа алцаад ашиг хийх гээл явж байгаа. Ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол Америк хөрөнгө олт хийжсэн хүмүүс одоо зүгээр Европ руу явцсан байна. Гэхдээ саруул ирүүл ухаантай хүмүүс юу мэдж байгаа юм бэ гэх юм. Ямар нэгэн байдлаар Оросуудаа ингээ алцаад эхлэх юм бол биднээс юу ёстой юм бэ гэвэл алтаа Европоос гаргасан дээр. За, тийм учраас татвар нэмэгдэх юм байна. Төрийн дарамт нэмэгдэх юм байна. Тийм учраас тэнд амьдарч байгаа, хөдөлмөрлөж байгаа, золиослж байгаа, хоримтлал үүсгэж байгаа хүмүүс биш үү? Европ бити хоримтлал үүсгээрээ. Мөнгө буцаагаад Монгол руу явуулаарэ. Тэндээ үйл хөдлөх янз бүрийн том хөрөнгө олт хийх нь дими юм байна. Яагаад гэх юм бол улс төр тэр паразитууд татварыг нэмээд та хөдөлмөрөөс илүү их хувийг авах гэж үзнэ. За яа.